Үзэгч та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Энэ 7 өдрийн тойм мэдээлэл эхэлж байна. Олон улсын хүүхдийн эрх хамгаалах өдөр тохиолоо. Хүнсний хувьсгалын үр дүнд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч нийлүүлэлт өссөн байна. Самнс нь олбор экспорт 330 сая Америк долларт хүрлээ. Орон сууцчлалтын тухай анхдагч хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. Эдгээр олон бусад мэдээллийг та бүхэндээ тоомлон өргөнэ. Эхний мэдээллийг та бүхэндээ хүргэе. Олон улсын хүүхдийн эрх хамгаалах өдөр тохиолоо. Энэ өдөр хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах, эрхэн зөрчигдөж байгаа асуудлыг томчууд бид шийдвэрлэх, эрүүл аюулгүй орчинд тоглож сурч боловсрох эрхийг нь бүрэн дүүрэн хангах үүрэгтэй. Гэтэл одоогийн нийгэмд дээрх эрх үүргийг бид хангаж чадахгүй байгаагаас үүдэн хүүхдүүд амнасаа алдаж эрүүл мэндээрээ хөрж байгаа олон тохиолдол байсаар байгаамаа. Иймд энэ асуудлыг үе шаттай үр дүнтэй шийдвэрлэх цаг хэдийнэ болжээ. 1925 онд Женевтад болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхийн нийтээрээ хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох уриалга гаргасан юм. Харин 1951 онд олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж хүүхэд багчуудаа баярлуулж байхаар шийдвэрлсэн байдаг. Монгол улс энэхүү өдрийг 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд нэгдсэн. Тус конвенцид нэгдсэн 5 дахь орн болсон. Конвенцийн үзэл санаанд нийцүүлэн хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг боловсруулж 1996 оны 5 дугаар сарын 8-нд батлан гаргаж 6 дугаар сарын 1-ээс мөрдөж эхэлсэн юм а. Энэ өдөр нь хүүхдийн эрх аюулгүй байдал, хөгжил хамгаалалд анхаарал хандуулах, хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгох, хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг. Манай улс 1995 оноос энэхүү өдрийг их хөрсийн баяр болгон тэмдэглэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин хүүхдийн баяр хэмээн нэрлэх болсон юм а. Нэг гэр бүлийн 5 иргэнийг амнистиг авран хамгаалсан Эмүүжин охинд шудраг журам медаль олголоо. Шудраг журам медалаар Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлсөг олон улсын хүүхдийн эрх хамгаалах өдөр ангийнхаа найз болон түүний гэр бүлийнхэн 4 хүний амийг аварсан Эмүүжин шудраг журам медалаар шагналаа. Эмүүжин Сүхбаатар дүүргийн Эрдмийн хөтөч цогцлбор сургуулийн 5-ын Б ангид суралцдаг. Тэрээр өнгөрсөн 4-р сарын 23-ны өглөө найз Ариун Заяа болон түүний гэр бүлийнхний амийг аварсан юм. Түүнийг Эрдмийн баярын өдөр Монголын сурагчдын холбоо тэргүүний сурагч алтан медалаар шагнасан байна. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн ган утас хэлэхдээ 2 хүүхэд маань 1-р ангиасаа найзалж нөхөрлөж ирсэн тухай ярьсан юм. Ийм сайхан сэтгэлтэй үерхэлтэй үнэнч хүүхэд олон байгаасаа гэдгийг тэрээр хэлж байсан юм а. Түүнчлэн бидний амийг аварсан Эмүүжиндээ болон охиноо зөв сайн хүмүүжүүлсэн аав ээжт нь талархлаа илэрхийлсэн юм а. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхдүүд төрийн ордонтой танилцсан юм а. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр төрийн ордонтой танилцсан хүүхдүүдийн төлөөлөлтөд улсын хурлын дараагаа бямц цогт уулзаж баяр хүргэсэн. Насан туршид хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж тэдний гэрэл ирээдүйг бий болгох үүрэгтэй. Улсын хурлын гишүүдэд ялгаагүй бодлого шийдвэрээ хүүхдүүдийн аюулгүй амар тайван амьдралд хүртээмжтэй орчинг бий болгохын төлөө зорин ажиллах учиртай юм а. Тэмч учраас парламент нэгдсэн хуралдаанаараа хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцгийг дэмжиж ерхий боловсролын сургуулийн сурагчдыг өдийн хоолны үйлчлэгээнд үе шаттай бүрэн хамруулах, хоолны чанарыг сайжруулах тогтоол баталсан юм а. Хүүхэд бүрийн оролцоо дуу хоолой чухал гэдгийг улсын хурлын дарга хүүхдүүдэд хандаж хэлсэн. Хүүхдүүдийн төлөөлөл улсын хурлын чуулганы хуралдааны танхимд өөрсдийн дуу хоолойгоор хүсэл эрмэлзэл тулгамдж байгаа асуудлаа илэрхийлж улсын хурлын дарга бямц цогт, улсын хурлын гишүүн Саран Чулуун, улсын хурлын ерөнхий наримчгийн дарга Өлзий сайхан нарт ил загтлуудыг мөн гардуулж өгсөн юм а. Дараагийн мэдээ хүргэе. Хүнсний хувьсгалын үр дүнд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч нийлүүлэлт нь өссөн нэмэгдэжээ. Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлсөг хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд Tesco Group, Tesco Foods Park болон Харьяа Melco, Ice Mark, Eco Cluster компани сүүсгэн бүтээгдэхүүний үйлдвэр цэвэрлэх байгууламж сүүн заримг хязгаарлалтмал хувьцаат компанид ажиллалаа. Tesco Group нь 1996 онд заримгийн торхон аягны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эхэлж байсан. Одоо үндсэн 4 чиглэлээр 30 руу салбар компани 2500 ажилтнтай болжээ. Tesco Foods Park цогцлбороо өнгөрсөн онд ашиглалтанд оруулснаар үйлдвэрлэлийн хүчин чадал нь 3 дахин нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүнд ноогдох эрчим хүчний хэрэглээ 2 дахин буурсан байна. Энэ цогцлбороо 150 хүүхдийн цэцэрлэг, хоногтой 1000 м3 хүртэлх хаягдл усыг боловсруулах цэвэрлэх байгууламжтай юм.
TESO группийн 30 жилийн туршлага үндэсний үйлдвэрлэлийн чадвар, инновац, дэвшилтэд технологи хослуулсан бүтээгдэхүүнүүд нь улсын хэмжээнд төдийгүй дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх чадвар үндэснийг өдрөөс өдөрт баттгаж байгааг удирдлагууд нь танилцуулсан юм а. Ерөнхийлөгчийн дараагийн утсан газар бол сүүн заримыг хязгаарлалтмал хувьцаат компани. Тус компани өрөм сүүн заримыг зүцгүйтэй тарга соролдоо зэрэг бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд 126 салбар, Улаанбаатар хотод 2500 орчим дэлгүүр сүлжээ дэлгүүрээр борлуулдаг. Цар тахлын улмаас үйл ажиллагааны зогсон байдалд орсон ч хүнсний хувьсгалын дүнд иргэн сэргэж, одоо фермерүүд, сав баглаа бодол үйлдвэрлэгч болон бусад аж ахуй нэгжтэй кластер хэлбэрээр ажиллаж байна. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд сүүсүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосноор Улаанбаатар хот, Арангай, Төв, Дорнот аймагт нийт 10 үйлдвэр цэг шинээр ашиглалтанд орсон байна. Мөн 3 аж ахуй нэгж үйлдвэрээ өргөтгсөн бол 8 аж ахуй нэгж тоног төхөөрөмжөөн шинжилсэн байна. Манай улс өнгөрсөн онд 61 мянган тонн сүг үйлдвэрийн аргаар боловсруулж 156 мянган тонн сүүсүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Одоогоор хүн амын хэрэгцээт унтны сүг 100, сүв бүтээгдэхүүнээр 60% хангаж 40%-ийг импортоор авч байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 263 мянган тонн шингэн сүв бэлтгэсэн нь 2024 онтой харьцуулахад 15%-аар өсжээ. Цаашид томоохон хөрөнгө оруулалттай хийн үйлдвэрийн шинэ байртай болж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй болох зорилт тавьжээ. 2020 оноос сэрүүний улиралд үйлдвэр цэгэд нийлүүлсэн түүхий сүүний 1 литр тутамд 1000 төгрөгийн урамшуул олгож байгаа. Ингэснээр сүүний нийлүүлэлт 5 жилийн дунджаар 6.6 сая литрээр нэмэгдсэн. Энэ хэрээрээ сүүс бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр өсөж байна. Салбарын яам энэ урамшууллыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ малын үйлдвэр ухсааг сайжруулах зэрэгт цогц ажил хийхээр төлөвлөжээ. Самсан олонруу экспорт 330 сая америк долларт хүрсэн байна. Монгол Улсын ерөнхийлөгч цагаалт хөтөлбөрийн хүрээнд Хамбогд Кашмир хязгаарлалтмал хувьцаат компанид ажиллалаа. 1998 онд байгуулагдсан Хамбогд Кашмир хязгаарлалтмал хувьцаат компанид 700 орчим ажилтнтай жилд 1500 гаруй тонн самсан олонруу боловсруулж 300 мянга гаруй ширхэг сүлжмэл мөн тонны нэхмэлт оёмл бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд нийлүүлдэг. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч 300 тонн түүхий ноолуур худалдан авсан байна. Үүний зэрэгцээ банкны бага бүтэц зээлээр тоног төхөөрөмжөө шинжилэн барилга байгууламж үйлдвэрийн орчноо сайжруулж агуулгын өргөтгчээ. Өнгөрсөн онд 6480 м квадрат талбай бүхий үйлдвэрийн 8 давхраа өргөтгөл үйлчлэгээний зөвлөлбөр ашиглалтанд оруулсан байна. Компани 2024 оноос нийт цахилгаан хэрэглээнийхээ 35%-ийг нарны цахилгаан үүсгэрээр хангадаг болжээ. Компани удирдлага цагаалт хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй уян хатан нөхцөлтэй нийгмийн даатгалын шинтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм а. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуй нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм. Үүний дүнд үйлдвэрүүдийн эрхийн хүчин чадал ихэд 400 тонноор нэмэгдэж 2000 гаруй тонн болсон. Мөн самсан олонруу экспорт өмнөхөөс 6 дахин нэмэгдэж 4000 тоннд хүрээд байна. Энэ нь 330 сая америк долларын экспорт хийсэн гэсэн үг юм а. Энэ онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд 450 тэрбум төгрөгийн хүү багтай урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Орон сууцчлалтын тухай хангалттай хуулийн төслийг улсын их хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. Орон сууцчлалтын салбарын эрх зүйн орчныг боловсронгуйлгож иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, гэр хорооллыг бууруулах, агаар хөрсний бохирдлыг багасгах, урт хугацаанд доктортой орон сууцны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор орон сууцчлалтын тухай хангалттай хуулийн төсөл, орон сууцны санхүүжилтийн банкны тухай хангалттай хуулийн төсөл болон холбогдох тооцоо судалгааг боловсруулж засгийн газрын хуралдаанд хилцүүлэн улсын их хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Орон сууцчлалтын бодлогыг зөвхөн эрэлт талаас бус нийлүүлэлттэй газар хөгжүүлэлт дэд үтц санхүүжилтийн их усүр нийгмийн бодлоготой уялдуулан зохицоор нь шийдвэрлэх шаардлага бий болсон. Энэ хүрээнд орон сууцчлалтын тухай хангалттай хууль, орон сууцны санхүүжилтийн банкны тухай хангалттай хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг барилга бот байгуулалтын сайд танилцуулсан. Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлж, арилжааны банкудад хүлээгдэж байгаа дараалтыг бууруулна. Мөн иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлнэ. Орон нутагт болон гэр орооллын захын бүсүүдийг бодлогоор дэмжиж бага хүүтэй зээлд хамруулах юм байна. Орон сууцны корпорацаар дамжуулж хөрөнгө оруулалтанд зарцсан барилгын компаниудад батлан даалт гаргаж өгөх замаар банкны зээлд хамрагдах боломжийг нь нэмэгдүүлнэ. Түүнчлэн дэд үтцийн хөрөнгө оруулалтыг зөвхөн улс орон нутгийн төсөв хүлээлгүйгээр гадны хөрөнгө оруулалтыг татаж газар хөгжүүлэлт хийх юм а. Төр хувийн хөгжлийн түншлэлээр түрээсийн болон нийгмийн орон сууцны сангууд бий болж бага орлоготой ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залаг гэрүүллийг түрээсийн орон сууцаар хангах зорилтууд бүрдэх юм байна.
Арилжааны банкудад жилд шинээр 19,000 орчим ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаагийн 9,500 орчмыг шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 47,000 гаруй зээлийн хүсэлт хуримтлагдсан 6.7 их 80 төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ бий болсон байна. Үргэлжлүүлэн гэрэл зургийн дууранд болсон онцлог зургнуудаас та бүхэндээ хүргье. Монзомыг амтлагийн 21 аймаг дахь сэтгүүлчдээс зэрүүлсэн мэдээллүүдээс та бүхэндээ томилон хүргэе. Энэ удаад Сүхбаатар аймгийн сурвалжлагч Одон Чимгийн бэлтгэсэн мэдээг хүргэж байна. Баруун цумын цад даргын хамгийн газар хүүхэд гэрүүл хөгжил хамгааллын газар хамтран өсвөр насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хөдөлмөр цуслан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрт 15-аас 17 насны сурагчид хамрагдана. Баруун цумын агропаркийн 0.5 га талбайд хөдөлмөр эхэлнэ. Сурагчид тус паркад хүнсний ногоо жимсгэн тарих ажлыг мэрэгжлийн хүмүүсийн удирдлагад ор хийнэ. Дурын үсэлгээгээ суулгахаас гадна усалж харчлах бүхий л ажлыг хийж намраа ургацаа хурааж борлуулна. Өөрөөр хэлбэл сурагчид өөрсдийн гараар тарж ургуулсан жимс хүнсний ногоогоо худалдан борлуулж хөдөлмөрийг хөлсөн аавна гэсэн үг. Хөдөлмөр цуснаа хүүхдүүдэд хөдөлмөрийн үн цэнийг ойлгуулах, санхүүгийн боловсрол эзэмшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна багаас нь хөдөлмөрч дадал төлөвшүүлэх ач холбогдолтой юм а. Тиймээс анхудаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт эхний ээлжинд 10 хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн байна. Цаашид уг хөтөлбөр үр дүнгээ өгвөл бусад хэлбэрээр зохион байгуулах боломжтойг сумын орлогч дарга мэдээлжээ. Үзэгч та бүхэн өнгөрөх 7 хоногт улс их оронд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллүүдээс томилон урьглаа. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Ирэх 7 хоногт шинэ мэдээллээр иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.